Сайн байна уу? Та бүхэнд хөөрхөн борлог морь гэж бидний нэрлэж сурсан ээжээ дурсан дууны гитарын хичээлийг үзүүлье. За энэ дуунд 6 аккордыг ашиглаж байгаа. Эхнийх нь соль мажор. За тэгээд ми минор, ре мажор, до мажор, тэгээд ми мажор, ля минор. За энэ 6 аккордыг ашиглана. За ашиглах цохилтын хувьд доошо, дээшээ, доошо, доошо, дээшээ. Тоонд үзүүлэх юм бол 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и. Ийм цохилт болох нь. За энэ цохилтыг дууны нэг мөрөнд 4 удаа хийн. Бүх мөрөнд ерөөхдөө 4 аккорд байгаа учраас нэг аккорд дээр нэг бүтэн цохилт хийгээд явхад болно. Харин хоёр дахь мөрөнд 3 аккорд байгаагийн голын буюу до мажор дээр 2 бүтэн цохилт хийж байж таарна. За эхнээс нь 1-р бадгаа жишээ олгоод явж үзье. Дараагийн аккорд. За энэ маягаар явах нь дуулж үзцгээе. Сүүлийн 2 мөрийг давтаж явахдаа яг энэ аккордороо явж болно. Эсвэл бол хөгшин гэдгийн дээр байгаа хамгийн ихний соль мажорын оронд ми минор бас авч болно. Тэгэх юм бол арай жоохон өөрчлөгдөж сонсогдно гэсэн үг. Яг нэгэн хэвийн биш. Жоохон өөрчлөгдөж сонсогдно гэсэн үг. Тэгэхээр соль мажор дээр дуусч байгаа шүү дээ. Сайхан хөгшин бүрэл За нэг иймэрхүү болно гэсэн үг. За тэгээд мэдээж таталтаар тоглож болно. Таталтаар тоглох юм бол бидний маш их хэрэгэлдэг. Өөрөөр хэлбэл P I M I A I M I энэ таталтыг ер нь бол ашиглаж болно. За эсвэл бол P I M A M I P I M A M I тоонд үзүүлэх юм бол 1 2 и 3 и 4 и 1 2 и 3 и 4 и. За энэ таталтыг бас ашиглаж болно. Мэдээж нэг аккорд дээр нэг бүтэн таталт хийгээд явхад болно. За 2-р бадгийг нь таталтаараа хийгээд явж үзье. Ингэж болох нь байна. За мөн таталт цохилт хоёрыг хослуулаад тоглож болдог. За өөрөөр хэлбэл цохилтын хамгийн ихний доошо 1 ги гэдэг дээр зогсож байгаа энэ цохилтынхаа оронд PI буюу 1 и гэдэг таталтаа оруулчих болно. Тэгэх юм бол 1 ги 2 и 3 и 4 и 1 ги 2 и 3 и 4 и ийм нэг ийм хослол үүсч болно. Тэгээ энэ бол бас дуулангаа ашиглахад хэвтэйхэн байдаг. За сонсогдохдоо бол ингэж сонсогдох нь байна. За 3-р адгийн жишээ олгоод явж үзье. Ганцхан
Миний хувьд л ер нь гайгүй амархан юм байна. Дуулахад жоохон хэцүү дуу байж магадгүй юм шиг санагдлаа. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Асууж тодруулах зүйл ах юм бол сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжихээ мартава. Баярлалаа. Баяр таа.